эзэх юм болоод ерөнхийдөө одоо орон гэрээ чинь амьдралын чинь байдал бол байшин худалдаа авах юм шаардлага. Тэгээд гэрээний хугацаа бай гэдэг рүү бүгдээрээ анхаарлаа хандуулъя. За гэрээний хугацаа дууслаа. Та байшин чинь 120 мянга болцсон байгаа шүү дээ. Болгож байгаа бол одоо merge accountтай байх шаардлага. За дараа нь бол merge agreement дээд талд бол ерөнхийдөө хамгийн түрүүнд options-ийн одоо захиалгаар хийж байгаа гэрээнийхээ утгыг бол бид нэр ойлгох юм. За бидний дараагийн үзэх нэг том сэдэв бол stock options-ыг наривчлан ойлгох. Гэрээнүүд маань бол дандаа 5 дахь өдөр 9 сарын 14 зүрхлэж авах үзэх учраас ерөнхийдөө премиум гэдгийг энэ төргээ болон open руугаа шилжээд худалдаа ингээд бүгдээрээ бол энэ open interest volume хоёрынхоо талаар хоорондоо хэрхэн уялддаг, зөрчилддөг гэдэг ч юм уу тийм ээ. Энэ одоо хоорондын ялгаатай үндэстэй талуудыг бол үзлээ. За ингээд хичээл номер 3 гэдэг юм уу одоо видео 3-аа бол аль бие усаар эхэлж байна. Ерөөсөө энэ индексүүд маань 152-ын call эндээ сайхан байна шүү дээ. Үнийг одоо стил дээш нь өсгөөл баг. Ийм би сонирхолтой гэдгээ хэлж байгаа. Хашгирч энэ going short гэдэг яг адилхан. За энэ удаагийнхаа хичээлээр би зөвхөн it's all about money гэх тэрнээс өмнө та зарж болно. Ямар ч ингэж дараа хувьцааг нь авах. За могод одоо тийм ээ stock option гэ хоёр сонголттой. Option бол 5 юм байна. За хэд зарж үзүүлнэ ерөөсөө. Дөрвийг аваад үлдээ. Бас ашиг хийхин төлөө. 178 чуулж болно. Унаад тийм ээ. Ийм тохиолдолд бол энэ 330 ч бол дээшээ хязгааргүй байж ордер буюу бид нар мэдчихэж байгаа одоо бусад одоо хувьцаанууд бол жишээлбэл өглөө 7 цагаас pre-market нь эхэлж байгаа ш. Тэгвэл залуучууд volatility буюу тийм ээ бид нар бол савлгаа гэж яриад байгаа. Тухайн хувьцаанд underlying буюу үндсэн хувьцаа индекст орж ирэхэд тийм ээ үн өсөхөд үүнийгээ дагаад премиум маань хэрхэн савлдаг вүлээ. Ийм савлгаа үзэх гэж байгаа. За энэ удаагийнхаа хичээлээр бид нар option calculator энд одоо ямар зүйлүүд. За би тэгэхээр одоо байгаа байсан магадлалыг харуул. За энэ дээр бүгдээрээ анхаараад ерөнхийдөө энэ одоо тооны машины маань одоо гол дараа сууж идэг тийм юм байна. Ч өндөрч байж болно. Ерөнхий төлөв байдал. За ингээд бүгдээрээ option creeks тийм ээ дадлагын хичээл самбар дээр орё илүү ойлгомжтой болох. Энэ бол дахиад бас яриад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө paper trade хийж болж байгаа. За залуучуудаа бид нар одоо хэрхэн зөв одоо хувьцааны үн хөдлөхгүй цаар байсан бол дахиад гэж үздэг баггүй. Тэгэхээр ерөөсөө бидний сонголт бол $10 болно гэсэн ч юм уу. $2000 хийсэн байдаг. Үн эндээс өснө одоо нөгөө пүүцмаа ямар ач холбогдолтой юм бэ гэдэг маш чухал хичээл үзье. Тэгэхээр хичээлийн сэдэв би нэр болохоор protective puts болон merit puts онууд эзэм бишээ. Энд багасгах. 37 дээр авлаа гэхэд яг авсны дараа ингээд хувьцаа унах гэдэг. Та stop loss энд бол нөгөө бидний түрүүний ярьсан шиг бид нэр хувьцаагаараа бол энд ямар ч юм тавиагүй. Жагстай. За яг жагсны дараа бас тэр ганц зүйл. За ингээд энэ нэгээ та дээр чирч юм уу тусалж юм уу олон юм. Өөрийн нэрээ ашиг олох цэг залуусаа энэ $20 дээр $20-оос 15-ыг хасаад 5 юм одоо дээшээ доош өмнө хөдөлгөөн дотор ерөнхийдөө чиглэл тийм шүү дээ. Rent for own гэж байдаг ш. Нэг ёсондоо тодорхой хугацаанд рентлж гаад ингээд дараа нь өөр юм бол тийм ээ 88-ыг одоогийн үн бол 26.51 хуваах. Тусламжтайгаа энэ хөрөнгөний зах зээлийн том бол
алдаа бидний олох мөнгнөөс бас $70 хасаг. Бид бүхэн ингээд шинэ хичээл рүү орж ирлээ. Хичээлийн маань нэр бол Selling Cash Secured and Naked Puts гэдэг хичээл байгаа. Ажиллагаа явагдаж байгаа шүү дээ. За бид нэр тэгээд 26 дээрээс энийг бол ихэвчлэн out of money руу хийдэг. Бол энэ хоёр арилжаа маань сайн мэдээ бол мөржин бол ямар шаардлагагүй. Хувьцааны $20,000 барьцаалаа $360 10 хоног дотор олъё гэх юм бол энд бол ийм вариант байна. Selling Cash Secured Puts бид нар ерөнхийдөө үзээд бол компани гэж төлөөлүүлээ л ярьж байгаа юм шүү. Тэгэхээр бид нар ийм одоо за гэдэг маань ахаад нэг жоохон эндээ мааны учраас нэг 50 мөнгөний илүү ч байдаг юм. Ахаад энэ чаа хийхүүс амар эрсдэлтэй. Энэ дээр залуусаа би нэг түүх уншиж ирсэн. Нэг залуу $100 алдчихсан түүх гэдэг юм байна. Одоо жишээлбэл маш том одоо мөрж аккаунт эрэхтэй болцсон. Асар баян хүн байгаа аахгүй юу? Нэг усандаа хангалттай зээл өгөх бэлэн хоёр талд нь аваад тийм ээ. Ингээд тоглоод тахад бол энэ маань бол тогтмол орлоготой байх их сайхан ийм боломжийг олгож байна. Бид бүхэн ETF буюу Exchange Traded Funds and Option Indexes гэж байдаг тийм ээ. Ийм хувьцаанууд бол зөндөө байгаа. Би бол зүгээр л төлөөлөл. Эдгээр одоо үтсэн хичээлүүдээ энэ дээр бол маркет ундлаа гэж энд пут авсан буцаад өсчихөж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ дээдлийн одоо сэтгэл зүйн индексээр бид нар маш сайн анзаардаг. Энэ хоёрын одоо бол ингэж явсаар одоо харж байгаа усуудын зориг одоо хязгаартаа. За бид бүхэн ингээд weekly options гэдэг юм шинэ хичээл рүү орж ирсэн. Жишээлбэл SPX, NDX эдгээр маань бол тийм ээ маш хурдан дэше өсөлтөнд мөнгө хийж байгаа байхгүй. За залуусаа weekly options-ыг одоо хэрхэн тоглох вэ тийм ээ? Энэ аргыг бол би өөрийнхөө хэмжээнд бол боловсруулж тийм ээ та бүгдтэй одоо за эхний хувьцаа энэ ч байна. Яг энэ сэтгэлд орж ирэл авалт хийж байгаа байхгүй юу? За stock chart-ын дээр бид нар дараагийн нэг суралцах маш чухал одоо арилжааны зөв төлөвлөгөөгөө боловсруулах зөв одоо шийдлээ гаргах нэг арга бол Andrews Pitchfork буюу бидний мэддгээр бол сэрэ гэдэг ийм арга байдаг тийм ээ. Тэгэхээр бид нэр энэ сэрэ аргыг хэрхэн ашиглах тухай одоо ийм хичээлийг бол энэ одоо доод өнцгийг дагаж явж ирсэн бөгөөд нэг өсөндөө доод одоо support одоо за бид бүхэн ингээд үтсэн бүх хичээлээ өөрийн болгосны дараа бол энэ advanced буюу одоо бас мэргэжлийн нэлээд өндөр түвшинд арилжаа их ийм одоо шаардлагатай болно. Яагаад гэвэл эдгээр одоо мэргэжлийн түвшинд хийдэг арилжааны аргууд маань олон үйлдэл шаарддаг. Ингээд GE-ийн хувьцааг судлаад ингээд түрүүний үздэг GE-ийн маань чартны дээд хэсгийг яг одоо биднэрт хэрэгтэй хэсгээ таслаад авцсан гэсэн. 75 хувьцаа авлаа гэж бодъё. Энэ хоёрын хооронд эндээс энэ хоёрын хооронд за бид бүгдийн дараагийн үзэх тийм ээ advanced буюу одоо мэргэжлийн өндөр түвшинд очих урдны хичээлүүдээ бүгдийг одоо төгс өөрийн болгосны дараа үргэлж хийж явах ёстой тийм ээ. Ашиг орлого тогтмол авчрах нэгэн арилжааны төрөл бол календар систем боломжийн үе юм шиг санагдаад байгаа юм л. $100 үнэтэй техник осондоо strike за 124 өдөр дутуу байгаа учраас тийм ээ энэ маань бол биднээс $5 харж байгаа. За бидний дараагийн үзэх хамгийн сүүлийн одоо advanced буюу тийм ээ мэргэжлийн одоо өндөр түвшинд хийх нэгэн одоо арилжааны төрөл бол butterfly spread calling гэрээ spread. Энэ хоёр strike-ийг бол дугаарт нь бид нар энэ дээр чагтан дээр дарангууд алга болчихно л доо. Тэг ингээд бид нар хоёр далавчаа эхэлж авч байгаа шаардлагатай. Энэ хичээл тусгай одоо мэргэжлийн аргуудыг бүх юмыг хослуулж таавал одоо ингэ заалгаж сурч авлаа гэж ойлгох хэрэгтэй. За би юунд баярлаж явдаг вэ? Талархаж явдаг вэ гэхээр хүн бол хорвоод хүмүүний биеийг олж төрөөд юм аа. Маш олон зүйлд талархаж амьдарч юм байна бол бас амьдралын
олон сайхан залуучууд бол маш олон байна. Эдгээр залуучууд олшрох тусам тийм ээ ард иргэдийн чанар бол сайжирч ингээд чанартай иргэдээр тулгуурсан улс өн гэдэг өнгөтэй үедээ сайхан байдаг. Ийм чамтай. Тэгэхээр энэ хичээл маань магадгүй бас нэг ч болтугай Монгол улсад одоо ийм чанартай иргэн бий болж эдийн засгийн хараат бас эрхчлээнд өөрийн одоо хүчээр хүрсэн энэ одоо нэг давхарга үеийг одоо бий болгоход нэг хүнээрч болтугай нэмээд өгч бол одоо хичээлийн маань гол зорилго оршиж байгаа. Төрөнгийн зах зээлийн алтан шар занчин үргэлжлүүлэлттэй олц омгийч үе таал үргэлж нээлттэй байж эх орон мэнд манан бадарч таны хүч хөдөлмөрийн өршин бол эх оронд шууд тусахын тусгал учраас энэ том ертөнцөөс хүснээ авч тийм ээ ингэж одоо амьдралын таашаалыг амталж сайхан амьдраарай гэж би танд сэтгэл зүрхнээс өмнөөс л өрөөё. Мөн одоо өөрийнхөө гэр бүлийн өмнөөс миний хань ижил үр хүүхэд минь байхгүй бол өнөөдөр би дийтэй ингээ явж яахгүй гэдэг зүйлийг би дандаа ярьдаг. Хорвоо дээр байгаа юм бүхэндээ би талархаж тийм ээ өшөө ихийг бас бүтээх юмсан бас урам зоригоор ингэж өгүүлж өнөөдөр амьдарч байна да. Үний нутагт. За ингээ та бүгдтэй маш их баярлалаа. Jimmy.